Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Монгол Улсын дээд шүүхийн тамгын газартай хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор шүүхийн цаг нэвтрүүлгийг цувралаар бэлтгэн хүргэж байна. Үзэгч та яг одоо эхний дугаарыг хүлээн авч үзэхэд бэлэн боллоо. 2025 оны 1-р улиралд Монгол Улсын дээд шүүх ямар ажлуудыг гүйцэтгэсэн бэ? Улсын дээд шүүхээс нийт шүүгчийн хуралдаанаараа шүүхийн үйл ажиллагааг сайжруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслийн саналаа хууль санаачлагчид хөргүүлж хамтран ажилласны үр дүнд шүүхийн тухай хуульд 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Хяналтын шатны нээлттэй бүх шүүх хуралдаан болон авилгын гэмт хэргийн анхан ба давж заалдах шатны нээлттэй шүүх хуралдааныг 2025 оны 1-р сарын 1-ний өдрөөс олон нийтэд шууд дамжуулж дуу дүрсний бичлэгээр хүргэж эхэллээ. Иргэн та шүүх хуралдааны шууд дамжуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн цахим хуудас, шүүхийн суваг Facebook хуудас, улсын дээд шүүхийн вебсайт болон олон нийтийн цахим сүлжээн дэх албан ёсны хуудасаар үзэх боломжтой. Өмнө нь бол шүүх хурлын оролцогч хинч бай нэг хэргийн оролцогч л хурлыг хаалттай явуулъя гэдэг хүсэлтэй байх юм бол шүүх хурл бүхэлдээ хаагтчихдаг. Тэгээ шүүгч бол энийг нээлттэй явуулъя гэх ямар ч өөрийн эрх байгаагүй, боломж байгаагүй. Энэ өнгөрсөн жил шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулаад улсын дэд шүүхээс энэ байдлыг ер нь нийт шүүгчийн хурлаараа хэлэлцээд энэ шүүхийн хууль болон энэ процессын хуулиудад нь шүүх хуралдааныг шүүгч нээлттэй явуулах боломжийг бүрэн нээж өгөөд ямар хурлыг хаалттай явуулах вэ гэдгийг яг тухайлан заагаад хязгаарлалцсан. Төрийн эсрэг гэмтэргүүд бага насны буюу насан туршаагүй хэргийн оролцогчтой эмзэг мэдээлэл хохирогчийн хувьд ч юм уу ийм тохиолдолд шүүгч өөрөө хүсэлтийг нь хүлээж аваад хаалттай шийдвэрлэх зүйтэй байна гэдээ өөрөө шийдвэрлэж байгаа юм. Энэ үндэслүүд байхгүй бол хуулинд энийг заагаад өгсөн байгаа. Энэ нь байхгүй бол шүүгч нээлттэй хурлаа явуулаад шийдвэрлэх явуулна. Улсын дээд шүүхийн тамгын газраас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд шүүхийн үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, шүүх хуралдааныг шууд дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх нь сэдэвт уулзалтыг танхим болон захим хослуулан шат дараатай зохион байгуулжээ. Уулзалтын зорилго нь шүүх хуралдааны шууд дамжуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нэгдсэн ойлголтод хүрэх, гарц шийдлийг олох, санал солилцоход оршилсон байна. Энэ ажлыг орон даяар жигдрүүлэхэд улсын дээд шүүхээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаас гадна тамгын газраас туршлага мэдээлэлээ нээлттэй хуваалцахад бэлэн гэдгийг мэдгдсэн юм а. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд үр дүнд хүрэхэд улсын дээд шүүх, шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхүүдийн тамгын газрын хамтын ажиллагаа оролцоо чухал болохыг онцолж байлаа. За өнөөдөр 4-р сарын 25-ны өдөр бид Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль дээр ирсэн байна. Хууль зүйн сургуультай хамтраад улсын дээд шүүх нээлттэй ажлын байрны өдрөлгийг анх удаа зохион байгуулж байгаа. Тэгээд тус сургуулийн төгсөх курсын оюутнууд ихээр сонирхоод ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутнуудад карьерийн шинэ боломж, ажлын байрны саналуудыг танилцуулах зорилгоор нээлттэй ажлын байр өдрөлгийг зохион байгуулсан байна. Энэ үеэр дээд шүүх ямар ур чадвартай шинэ төгсөгчдөд нээлттэй байдаг талаар оюутнуудын сонирхсон бүх асуултад хариулт өгсөн юм а. Бид нар яг үүндээ яг улсын дээд шүүхийн бүтэц бүрэлдэхүүн тогтолцоо чиг үүргийн талаар төдийлөн ойлголтгүй байсан. Тийм болохоор бид нар яг энэхүү ажлын байрны өдрөлгөөр улсын дээд шүүхэд ямар ажлын байрнууд байдаг. За мөн улсын дээд шүүх зөвхөн шүүгчийн таслах юу гэдэг нарийн бичгийн дараагаар хязгаарлахгүйгээр цааш нь судалгаа шинжилгээний ямар ажлуудыг зохион байгуулдаг. За мөн тамгын газрын чиг үүргийн талаар илүү мэдэж энэ талаар ойлголттой болсондоо илүү баяртай байгаа. Ер нь бол улсын дээд шүүхэд ажиллах сонирхолтой байсан. Тэгээд энэхүү өдрлөг зохион байгуулалтаас өмнө болохоор надад ганцхан төсөөлөл байсан. Тэгээд ямар төсөөлөл байсан бэ гэх тэнгүүд улсын дээд шүүхэд зөвхөн нөгөө нэг анхан шатны шүүгчээс давзаалдах шатны шүүгч, тэгээд давзаалдах шатны шүүгчээс хяналтын шатны шүүгчээр л орох боломжтой байна гэсэн төсөөлөл байсан. Тэгээд энэхүү өдрлөг зохион байгуулснаа бол миний төсөөлөл өөрчлөгдөд тэнгүүдэл зөндөө олон боломж байгаа юм байна гэдэг ойлгож мэдсэн. Нарийн бичгийн дараагаар орох боломжтой байна. Шүүгчийн туслахаар бас орох боломжтой байна. Дээрээс нэмээд судлаачаар орох боломжтой байна гэдгийг олж мэдсэн.
Усын дээд шүүх гэдэг бол хууль хэвлэлийн нийт байдлыг хангах чиглэлтэй маш юм том байгууллага юм байна гэдэг ийм бодол бол бидэнд байдаг. Харин усын дээд шүүхээс сая ирээд ер нь танилцуулга хийхэд бол энд бол зөвхөн нэг ингээ хідэн шүүгчээр хязгаарлагдахгүй маш олон хүмүүс ингээ цаана ингээд ажиллаж идэг юм байна. Дээрэс нь маш олон төрлийн ингээд ажлын байрууд бас байдаг. Тэгээ бид нар ямар нэгэн шалгуур ингээ хангахгүй тодорхой ингээ өндөр шалгуурыг хангахгүйгээр ингээд тухайн одоо судлаач ч юм уу тий ажлын байранд ингээ оролцох ингээ боломжтой юм байна гэдгийг нь бол өдөрлөгөөр аль мэдэж авлаа. Монгол улсын дээд шүүх нь шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлд стратегийн төлөвлөгөө боловсруулж олон талт ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд хүний нөөцийн бодлого болоод боловсон хүчний шалгаруулалтыг ч мөн илүү иргэдэд нээлттэйгээр явуулах чиглэлд анхааран ажиллаж эхэлжээ. Дээд шүүхэд ч юм уу эсвэл аливаа нэг шүүхэд ороход одоо арын хаалга танил талаар ордог гэж ингэж бодож байвал үгүй л гэж хэлэх гээд байна. Ерөөсөө тийм бол байхгүй. За ер нь бол аливаа оронтой гарахад бол одоо дээд шүүхийн сайтаар нийтэд бол ил мэдээлж байгаа. Судлах хэрэгтэй тийм энэ ямар албан тушаал байдгийг. За энэнд нь би аль шалгуур шаардлагыг хангаж байгаа юм. Хэрвээ шангаж байгаа бол тэр ажилдаа оръё. Хэрвээ аль нэг шаардлагыг хангахгүй бол тэрийг хангая. Тэр шалгуурыг хангая. Англи хэлийг сурчий тийм магистрийн төгсчий. Тодорхой хэмжээгээр ажлын туршлага хөрвүүлчихье. Тэгээд би энэ шаардлагыг хангаад орё гэсэн ийм бодол байх юм бол тэгээд бүх одоо боломжууд нээлттэй байгаа. За манай шүүхийн академи нь ер нь бол залуу төгсөгч нар ихтэй. За тэгээд ялангуяа яг дөнгөж сургуулаа төгсөөд орж ирж байгаа оюутнууд яг энэ судалгаа эрдэм шинжилгээний чиглэлээр өөрсдөө хөгжүүлэхэд бол маш одоо тийм түлхэцтэй болохуйц тийм газар. За тэгээд ер нь бол манай одоо ажилтнууд бол хөвчлээ. За яг жинзээ үеийнх ингэж хэлэхэд бол болно. Их залуухан хамт олон байдаг байгаа. Биднэрт судлаач бол номер 1-ээр одоо ажлын байр бол нээлттэй байна. За тэгээд сургалтын төвд маань сургалтын төвийн менежерүүд гэсэн албан тушаал. Манай мэдээллийн төвд болохоор сэтгүүлч, эрх зүйч гэсэн одоо албан тушаал байгаа. Монгол улсын дээд шүүхийн тамгын газар Монгол улсын их сургуулийн хоёул зүйн сургуультай хамтран сургалт эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутны хөгжлийг дэмжих зорилготойгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, шат дараалсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Нээлттэй ажлын байрны өдөрлөгч мөн энэхүү санамж бичгийн хүрээнд боллоо. Манай оюутнуудын хувьд бол 5 жилийн хугацаанд холзон боловсролыг, эрх зүйн боловсролыг эдэлдэг байгаа. Энэ хүрээндээ бол мэдээж ирээдүйд шүүгч болох, прокурор болох, өмгөөлөгч болох, за хуулийн этгээдийн зөвлөх болох ийм сонирхолтой байдаг. Гэхдээ энэ хуулийн шалгалтыг хөгж тэнцэх хүртэл эсвэл насан туршдаа хуулийн мэргэжил эзэмшснийхээ хувьд, эрх зүйч болсныхоо хувьд бас бусад ажлын байруудад ажиллах бололцоотой. Өнөөдрийн энэ өдөрлөг бол их сайхан өгөөжтэй өдөрлөг боллоо. Хүүхдүүд бол хүссэн асуултуудаа бол нэлээд асуулаа. Хариулт ч гэсэн маш мэрэгжлийн түвшин илэн далангуу их сайхан хүүхдүүд маань их сургамжтай юм арга хэмжээ боллоо л гэж бид нар бодож сууж байна. Оюутнууд маань одоо улсын дээд шүүхээр дадлах янз гэдэг юм уу ажиллана гэдэг боломж хаалттай л гэсэн төсөөлөлд ойлголттой байх шиг байна. Асуултуудаас үзэхэд тэгээд энд бол шатчтантай ажиллах бүрэн боломж байгаа. Анхан давх шатны шүүхүүдэд ч одоо маш их ажлын байрууд мэдээж бид нар сайн одоо болсон хүчнийг олж авч шүүхийн салбар өөрөө хөгжин. Улсын дээд шүүхэд шүүгчд туслах одоо судалгааны ажлууданд туслах судлаач нар хэрэгцээ шаардлагатай байдаг. Өдөрлөгөөс юу хэлж байгаа юм гэхээр 6-аас доошгүй сайн судлаач олж авах ийм одоо саналыг тавьж байгаа. Манай дээд шүүх болон академийн тавьж байгаа шаардлага бол хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байхыг л бид илүү бас шаардж байгаа. Нэвтрүүлгийн төгсгөлд зарим статистик мэдээллийг хүргье. Улсын дээд шүүхийн эрүү иргэн захиргааны хэргийн танхим 1-р улирлын байдлаар 660 хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Үүнээс эрүүгийн танхимаар 195, иргэний танхимаар 329, захиргааны танхимаар 136 хэрэг хэлэлцжээ. 3 танхим хяналтын шатны шүүх хуралдаанаар 108 хэрэг хянан хэлэлцжээ. Нийт хянан шийдвэрлсэн хэргийг задлж үзвэл шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн 19, шийдвэр магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан 42, шийдвэр магадлалыг тус хүчингүй болгосон 31, давж цаалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 16 байна.
Үзэгч та бүхэн шүүхийн цаг нэвтрүүлгийн хамгийн ихний дугаарыг хүлээн авч үзлээ. Бид энэ дугаараараа шүүх хуралдааны шууд дамжуулалт, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шатараалсан уулзалтууд болоод ажлын байрны нээлттэй өдөрлөг, статистик мэдээллүүдийг багцны хүргэлээ. Дараагийн дугаарт бид үзэгч таны эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх болно. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй.